За нийслэл хотод 4 замын уулз зурныгээр нэмэгдлээ. За гудамж төслийн хүрээнд Дариг сансрын уулз зургийг 4 замын уулз зур болгон шинчилж өчигдөрхөн нээсэн бол 19-р хороол буюу Апо компани арын уулз зургийг мөн адил бүх чигийн хөдөлгөөнтэй болгож ашиглалтад орууллаа. За энэ ажлын зураг төслийг Ростов компани хийж гүйцэтгэгчээр Power Logistics компани ажилласан юм а. Энэ уулз зур өмнө нь 2 чигийн урсгалтай, хоёр талынхаа туслах зам руу зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай төгжрөл их үүсдэг замын нэг байсан. Харин бүх чигийн хөдөлгөөний зохицуулалттай нэмэлт гэрэл тохиолтой болгож өргөтгөн шинжилснээр нэвтрүүлэх чадвар сайтай төгжрөл саадгүй 4 замын уулз зур болж байна. Тус уулз зургийн гэрэл тохиог нэмж шинжилэх ажлыг ActionNet компани гүйцэтгэсэн байна. За 19-р хорооллын Апо компани арын уулз зургийн шинжилэл нь гудамж төслийн хүрээнд хийх 33 уулз зургийн шинжиллийн ажлаас бүрэн хэрэгжиж ашиглалтанд орж байгаа 4 дахь уулз зур юм а. За тэгэхээр энэ гудамж төсөл гэдэг бол эдийн засгийн хөгжлийн яамны одоо энэ шинжиллийн засгийн газрын одоо ер нь бол хэрэгжүүлж байгаа гол төслийн нэг. Энэ гудамж төсөл маань бол дотроо 3 хэсгээс бүрэлдэж байгаа. Нэгдүгээрт нь бол одоо 33 уулз зур Улаанбаатарын 33 уулз зурыг бол одоо машины нэвтрэх чадварыг сайжруулах тийм ээ. За тэгээ энэ олон төгжрийг байхгүй болох ийм зорилготой. За хоёр дахь хэсэг нь бол гэр хорооллыг одоо дахин төлөвлөлт гэж явж байгаа. За энд бол мөн адилхан өнөөдөр та нар мэдж байгаа энэ гэр хорооллоор явхад чи ямар ч гудамж байдаггүй шүү дээ. Тэгэхээр энийг бүгдээр хэмжээнд гудамж дуулж тийм ээ. Тэгээ бас мөн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ер нь бол Улаанбаатарыг бол гудамжгүй хот гэж ингэж нэрлэдэг. Тийм бараг. Тэгэхээр одоо бусад улсуудтай яг манайхтай хүн амтай ойролцоо ийм хотуудтай харьцуулаад ингээд үзэхэд бол манайд одоо нэг 4 ширхэг зам байхад нэг ерөөсөө хааш хаашаа 800 м бид нар судалгаа хийж үзсэн. Энд бол нэг 6 ширхэг зам гарч байгаа. Тэгэхэд бусад улсууд бол одоо 40 50 ширхэг ийм гудамжууд байгаа байхгүй юу. Энээс болж төгжрөл үүсэж байна гэдэг бол ерөнхийдөө батлагдсан. Тэгэхээр энийг бид нэр одоо нэмэгдүүлснээр бол энэ хотын төгжрлийг бол сааруулна гэж ингэж ойлгож байгаа. Өргөн гудамж байснаар бол төгжрөл саардгүй юм байна. Олон гудамжтай байжээж тэр төгжрөл саардаг. Тийм байдаг. За 3 дахь хэсэг нь бол энэ Улаанбаатарыг хурдны замтай болгоно гэсэн ийм хэсгийг төлөвлөж явж байгаа. Энэ туул голын араар уу. За тэгээд сэлб голыг дагсан бол ийм хурдны төслийг хэрэгжүүлэх хийж байгаа. За энэхүү нийслэл хотын автозамын сүлжээ өдрөөс өдөрт өргөжиж буруу зохион байгуулалттай төгжрөл их үүсдэг замуудын ачаал буурах бодит боломж бүрдэж байна. Гудамж төслийн хүрээнд нийслэлийн 33 уулз зургийг өргөтгөн шинжлэх хотын төв дэд төслийн ажил үргэлжилж байна.